хэмжээнд мал амтны гоц халдварууд бүртгэгдэж зарим аймагт 20 цэрийн дэглэм хэрэгжиж байгаа лээ. Тиймээс өвчин зөөвөрлөгдөн дамжин тарах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал амтны шилжит хөдөлгөөнийг түр хориглох аймгийн засаг даргын захирамж гарлаа. Улсын хэмжээнд мал амтны гоц халдвар болох шүлхий, үхрийн арьс товруудах, бог малын мялзан, хоньны цэцэг өвчин бүртгэгдэж зарим аймагт 20 цэр хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байгаа лээ. Үүнтэй холбогдуулан өвчин зөөвөрлөгдөн дамжид тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвчин бүртгэгдсэн аймаг сумаас өөрийн аймгийн нутаг дэвсгэрт орох зөвшөөрлгүй отор нүүдэл мал амтны шилжилт хөдөлгөөнийг 9-р сарын 20-наас эрэг 10-р сарын 21 хүртэл түр хугацаагаар хориглох аймгийн засаг даргын захирамж гарсан. Тэгвэл энэхүү захирамжтай холбоотой зарим хэрэгжилтийн талаар бид аймгийн мал эмнэлгийн газраас тодрууллаа. За ерөнхийдөө 9 сарын 13-ны өдөр аймгийн засаг даргын захирамж гарсан. За энэ ямар захирамж вэ гэхээр малын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай. За энэ яагаад гарсан бэ гэхээр ер нь л Дорнод Сүхбаатар аймагт үхрийн арьс товруудах өвчин онцлогдсон, мөн одоо Уус Булган аймагт онцлогдсон байгаа. За түүнээс гадна Монгол улсын хэмжээнд ер нь гоц халдвар төвчний дархалт бас нэлээдгүй байгаа. За үүнтэй холбогдуулаад урьдчилан сэргийлэх зорилгоор бол энэхүү захирамжийг гаргасан. За энэ захирамжийн хугацаа бол 9 сарын 20-наас 10 дугаар сарын 21 хүртэл хугацаанд гоц халдварт өвчин бүртгэгдсэн аймаг сумаас аймгийнхаа нутаг дэвсгэрт амьд малын шилжилт хөдөлгөөнийг оруулахгүй байх талын ийм захирамжийг гаргасан байна. За энэ ажлын хүрээнд бол онцгой байдлын газар, цагдаагийн газар, мал эмнэлгийн газар, хөдөөж ухаан газар хамтраад Цэнхэр мандал сумын дэлгүүн болдогтол хяналтын төр зэг байгуулад ажиллахаар мөн ингээд шийдвэрлэгдээд явж байгаа, бэлтгэл ажил хангаж байна. За манай аймгийн тухайд бол одоогоор бол гоц халдварт өвчний ямар нэгэн дэгдэлт байхгүй, тохиолдол илрээгүй, одоохондоо бол 50 байна. Манай аймгийн өвдгөлтгүй улсын хэмжээнд малын гоц халдвар төвчлөлүүдээс шүлхий өвчний дэгдэлт зөнхлөн гардаг. Тиймээс шүлхий өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 2 дахь дархлаажуулалтын ажлыг 10 дугаар сард багтаан хийхээр төлөвлөлөөд байна. Хинт аймгийн хэмжээнд тус вакцинжуулалт хамрагдах 507.2 мянган толгой мал байгаа бөгөөд 100% бүх үхэр гахайг хамруулан гэлээ. Энэ одоо 10 дугаар сард багтаагаад бол шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 дахь ээлжийн буюу намрын дархлаажуулалтын ажлыг бүх одоо үхэр гахаад хийхээр бол бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ өнгөрсөн хавар одоо 8 сумынхаа үхэр сүргийг л дархтаажуулах ажлыг зохион байгуулсан. За вакцины хүрэлцээ нөөцвөл байхгүй, аймагт бол нөөц байхгүй, улсад ч байхгүй. Энэ ч утгаараа бол хавар бол нийт үхрийнхээ 40%-ийг л вакцинжуулсан байна. Улсын хэмжээнд үхрийн арьс товруудах өвчнийг бүрэн хяналт авах хүртэл аймаг нийслэл рүү чиглэсэн амьд үхрийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хурдан морины уралдаан малын үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулахгүй байна. Харин аймаг дотроо мал худалдан борлуулах бол мал төхөөрөгцөг зөвхөн нядлуулах гэж буй бүхэрд мал эмнэлгийн гэрчилгээ олгон түүнээс бусад малын эмчийн үйлдвэрээр эрүүл гэж нотлогдсон тохиолдолд гэрчилгээ олгохоор болгожээ. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үед бага насны хүүхдүүд халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг. Түүхийн жилийн үзлэгээр аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн хялгасан хорхоон өвчлөлөөр байсан хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг нэгдсэн эмнэлгээс бэлтгэлээ. Монголчуудын хэлцэнснээр цагаан орхотох буюу хялгасан хорхоо өвчний талаар бид аймгийн нэгдсэн эмнэлгээс тодрууллаа. Хичээлийн шинжил эхлэхээс өмнө цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдээс халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ буюу тэр дундаа цагаан хорхоо шинжилгээ авдаг. Энэ жилийн үед Хинт аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж байгаа 1433 хүүхдээс тус шинжилгээг авахд 16 хүүхдээс хялгасан цагаан хорхоо өндөг илэрчээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад буурс үзүүлэлт байгаа. Дэлхийд дээр хамгийн зөнхлөн тохиолддог халдвар төвчин гэж үздэг боловч цагаан хорхоо нь хүүхдийн эрүүл мэндэд тодорхой сөрөг нөлөөллийг үзүүлдэг байна. Арьс, сүрье, бактериолог, халдварт гэсэн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 3 хоног цэцэрлэгүүд дээр нь очиж үзлэг хийсэн байгаа. Энд үүнд бол нийт 1433 хүүхэд үзлэгт хамрагдсан. За үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс бол нийт 16 хүүхэд бол цагаан орхотой гарсан. Эдгээр хүүхдүүд бол эмийн эмчилгээ заагаад 7-оос 10 хоногийн дараа эмийнхаа давтан тонг уугаад лаборатори дээр очиж цагаан орхон шинжилгээг давтан өгөөд эргээд халдвартын эмч дээр үзүүлээд эрүүлүүлсэн байна. Цагаан орхотой хүүхдүүдэд бол хамгийн түрүүнд бол хүүхэд бол шөндөө бол бүхсэн захтандаг, хүүхэд тавгуутаж уйлгандаг, цагаан орхон өндөг их ялгарч одоо за өвчлөл бол жоохон хүндэрсний шинж бол шөндөө хүүхэд бүхснээс нь бол цус гардаг. За тэгээд цаашл бол тийм зөвөрүүд илэрдэг байгаа. Өвдсөн хүүхэд бол ихэвчлэн ер нь бол туурах
дээрээс нь хоолн дургүй болох цус багталтын шинжүүд бол илэрдэг. Ерөнхийдөө бол ихэнх нь бол мэддэхгүй бол лабораторийн шинжилгээгээр л онцлогддог. Эмийн эмчилгээг бол аль болох гэр бүлээр нэмжилдэг байгаа. Цагаан орхитой хүүхдийн эмийн эмчилгээ дээрээс нь ариун цэвэр сайн сахих шаардлагатай. Нэгдүгээрт бол гараа сайн угаах, авар хоншлийн давыг бол угааж эндүүдэх, дотор хувцсыг бол сайтар угаагаад өдөр болгон халуун эндүүдээр эндүүдж тийм бол дэглэм сахидаг байгаа. Монгол улсад бүх төрлийн эрүүл мэндийн төв болон хувийн лабораториудад цагаан орхоо өндөр илрүүлэх шинжилгээ хийдэг. Гэвч нэг удаагийн шинжилгээгээр илрүүлэхгүй байх магадлалтай байдаг. Учир нь өндөх хүний гидсэнд орж авгалдаанаас нас бий гүйтсэн өндгөө гадагшлаж үржих хүртлээр 1-2 сар болдог байна. Тиймээс ойр ойрхон 3-4 удаагийн шинжилгээнд хамрагдах нь оншийг өн зүг гарахад ач холбогдолтой гэж үздэг байна. Дараагийн мэдээ. Сэтгэхийн хурдыг танд эзэмшүүлж оюуны хурдыг дэлхийд таниулна урайтай Монголын оюун ухааны академи Хинтээ аймагт гэрээ залбараа 9-р сарын 20-ны өдөр нээлээ. Үүнтэй холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг танилцуулах үүднээс академийн захирал Хатанбаатар Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдтай уулзалтыг зохион байгууллаа. Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн 90-100 дасан зохицож манлайлах чадвар бүхий иргэдийг бэлдэх үүднээс оюуны хөгжлийн олон тал сургалт судалгаа бүхий л насны зориулан явуулдаг сургалт бол Монголын оюун ухааны академи лээ. Тус академи Монгол орны өнцөг булан бүрт хүүхд залуучуудын оюуны чадамж, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэн, сурах арга барилыг эзэмшүүлэн оюуны хязгааргүй нөөц боломжийг нээхээр зорж орон нутгад хүрч ажилласаар байгаа юм а. Тэгвэл энэ удаа Хинтээ аймагт Монголын оюун ухааны академийн гэрээ залбараа нээлээ. Үүнтэй холбоотойгоор 9-р сарын 20-ны өдөр Монголын оюун ухааны академийн захирал Хатанбаатар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдтай уулзалт хийж сургалтын үйл ажиллагаагаа танилцуулсан юм а. За оюун ухааны академийн хувьд одоо 10 онд үүсгэн байгуулагдсан. 12 жилийн хугацаанд оюуны хөгжлийн олон тал сургалтыг бүхий л настайхан зориулж явуулжсэн. Тэгэхээр одоо энэ боломж зөвхөн Улаанбаатар хотын хүүхдүүдэд олдох биш. Орон нутгатаа бас бид нар оюуны хүрийг тарихаар одоо хичээж ажиллаж байна. За ингээд одоогоор 18 аймагт албан ёсоор үйл ажиллагаа ингээд эхэлж байна. За өнөөдөр Хинтээ аймагт бас ялангуяа Чингис хотноо аймгийн төв дээр үйл ажиллагаа эхэлж байгаад их таатай байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт одоо сургалтын бүртгэлийн үйл ажиллагаанууд эхэлнэ. За ингээд эх 7 хоногоос албан ёсоор богино болон урт хугацааны сургалтууд маань бас эхлэхээр байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ хичээлийн жилийн хугацаанд бид нар хамгийн багадаа 2 дугаар ангийн хүүхдээс эхэлж байгаа. Учир нь бас одоо хүүхдүүд тодорхой хэмжээнд сургуульдаа яваад эхэлсэн, суугаа сурсан, сургууль гэдэг ойлголтыг мэдэрсэн. Тэгээд тодорхой хэмжээнд суух ёстой гэдгийг ойлгоод эхэлсэн учраас энэ хүүхдүүдэд одоо чиглэсэн үйл ажиллагаанд эхлээд явна. Гэхдээ 1-р анги болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хувьд болохоор хичээл одоо цэцэрлэгийн бус цагаар амралтын өдрүүдээр богино хугацааны хөтөлбөрүүдэд бас хамрагдах юм боломж байгаа. Тэгэхээр хүүхд хэдий чинээ багаасаа хичээлэх тусам төдий чинээ ур чадвартаа хурдтай суралцдаг тий. Дараагийн ур чадваруудаа сурч эзэмшихэд илүү дөхөн болж өгдөг. Тэгэхээр оюун ухааны академийн хувьд бол одоо 21 аймагт нэгдэж байгаа энэ салбаруудад бүгд франчайз буюу гэрээ салбарууд байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төвөөс гаргасан бодлогын баримт бичиг гэж байгаа. Энэ дээрх баримт бичиг дээрх бүх одоо стандартуудыг хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл одоо заах арга зүйн үед яаж явах ёстой, хөтөлбөрүүдийг яаж заах ёстой, тий багш нар одоо ямар төвшөнд ингэж бэлтгэгдэх ёстой. Гэх мэтлээ одоо нэг бүрчлэн одоо энэ дээрээ тайлбарласнараа анги танхимын тогтчлт хүртэл ямар байх ёстой гэдэг энэ стандартуудыг зааж өгснөөрөө яг энэ стандартыг биелүүлж одоо энэ төвдөө нээцгэж байгаа. Тэгэд төвийн зүгээс одоо менежментийн хувьд сургагч багшийн хувьд бол энэ сургалтууд бол байнга тогтмол явагдаж байдаг. Тэгэхээр жилийн хугацаанд яг гэвэл одоо ялангуяа бүгд энэ оюун ухааны академи гэсэн энэ нэрийн дор нэгдсэн энэ бүхэн нэг ойлголттой байх үүднээс байнга одоо ингэж сайжруулалтыг хийж идэг, хөгжүүлэлтийг хийж идэг мэдээлэлээр одоо ингэж хангаж байдаг ийм байгууллага байна. Оюуны спортоор хичээлснээр ой тогтоолтын ой санамж хэрхэн ажилдаг болгохыг ойлгохоос гадна түүнийг илүү сайн сайжруулахын тулд би юу хийх ёстой вэ гэдгийг суралцагч сурдаг байна. Мөн тестүүд болон туршилтууд нь хүүхдүүдэд өөрсдийн ой санамжийг нээгнэлрүүлж түүнийхээ давуу болон сул талуудыг мэдэж авахд тусалдаг юм. Тиймээс хүүхдүүдийн хувьд тус спортоор хичээллэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлж байлаа. Ерөнхийдөө Монголын оюун ухааны академи гэж ер нь бол өмнө сонсож байгаагүй. Сая сүүлд өчигдөр байна уу? Өчигдөрхөө яг нэг суух сургалтанд суух сонирхолтой байна уу гингүүт нь яг орж үзэж сонирхъя гэж бодсон. Тэгээд орж ирээд ерөнхийдөө бол ерөнхий үйл явц ер нь яг ямар хөө байдгийг ерөнхийдөө харж үзлээ. Тэгээд сурах сонирхол бол айгүй их дотроос гжигдэж байна. Тэгээд Монголын оюун ухааны академи гэдэг бол ерөнхийдөө яг нэг Монголыг одоо ингээд зөвхөн Монгол дотор биш дэлхийн ингээд өнцөг болон бүрт ер нь тарааж байгаа гэдэг нь надад айгүй гоё санагдчихээн. Тэгээд
маш боломжтой юм шиг санагдаж байна. Одоо аймагт бас салбар нэгдчихлээ шүү. Тэгэхээр бас хичээллэх хүсвэл бол аль төрлөөр нь бас хичээллэх гэж бодож байна. Яг аль төрөл гэхээс илүү яг аль нь надад зөв суурь тавьж өгөх гэдэг нь айгүй сонирн байгаа. Тэгээд яг энэ дундаас тэр хөлөөрөө шоу эвлүүлдэг нь ерөөхдөө айгүй сонирхолтой санагдаж байна. Тэгээ яг Монголд нэг иймэрхүү юм байдаг гэдгийг бол ер нь нэгсэн мэддэггүй байсан. Би бол саяны сургалтанд бол суухдаа өөрийгөө ер нь бас баг сайхан өөрийгөө хөгжүүлэх гэж басан зүйлүүдээ бараг олчлоо. Тэгээд ирээдүйн мэрэгчлэлтэй манаас баг зэрэг холбоогоо ч хэлээ бас өөрийгөө нэг захаас нь хөгжүүлэх гэж бодож байна. Тэгээд надад тэр нэг айгүй хурдан юм өмөрсөн бас тэр нүдэн анаа шоу эвлүүлдэг нь амар сонирхолтой бөгөөд сэтгэл татсан ер нь бол бас өөрөө оролдоод хийжсэн санагдсан. Тэгээд орой тэр 6 цагаас сурал болохт нь лекц залхахт нь ээжээс асууж байгаа зөвшөөрөл аваад очиод өөрийгөө нэг классанд хөгжүүлэх гээд нэг юм шиг сонс мэдэж аваад тэгээд өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байна. Тэгээд өөртөө цаг зав гаргаад өөрийгөө одоо дэлхийн хэмжээний том хүн болдгоо маа гэхэд бага сагдаа өөрийнхөө хэмжээнд нь сайн хүн болно гэж бодож байна. За Монголын оюун ухааны академийн талаар ер нь чи юм одоо юу өмнө мэддэг байсан уу? Өмнө сонсч байсан. Мэддэг байсан. Сая ер нь бас ингэ сонсоо те энэ яг спортын бас аль төрлөөр нь хичээлмээр санагдав. Тэр аяг урал тэгээд бас тэр шоу таалагдлаа. Энэгээр хичээлэх нь одоо тэгээд өөрийгөө хөгжүүлэх төстэй тэгээд ер нь их гоё санагдсан. Одоо ер нь сургалтанд суугаа те аль нэг төрлөөр нь хичээллэе гэж бодож байна. Бодож байна. Хинтэй аймаг тус салбарыг ой тогтоолтын олон улсын их мастер Синг Самдан багш тасалжуулагч нээж байгаа бөгөөд өмнө борон дөр сумын салбараа нээжээ. Тэрээр улсын аврах шалгаруулах тэмцээнд академиас суралцагчдыг оролцуулж анхны медалийг нь хүртүүлсэн байна. Тиймээс удахгүй Хинтэй аймагаас өөрийн заламж халаа болсон оюун ухааны их мастеруудыг төрөн гаргахыг зорж байгаа юм. Мөн оюун ухааны академид суралцсан хүүхэд бүр заавал оюун спортын тамирчин болох албагүй хамгийн гол нь сурах арга барилыг эзэмсэх нь чухал байдаг байна. Монголын оюун ухааны академийн салбар нь Хинтэй аймагт хүүхэд залуучдын хөгжлийн газрын байранд үйл ажиллагаа явуулж эхлэх юм а. Мэдээллийн хөтөлбөр Хинтэй аймагт болсон онцлог үйл явдлыг харуулсан фото мэдээллийн булангаар үргэлжилж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадамд төрүүлсэн тамирчид багш дасгалжуулагч нартан хүндэтгэл үзүүллээ. Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадмын шигшээ тэмцээн 9 дугаар сарын 9-ноос 19-ний өдрүүдэд болж спортын 26 төрлөөр шалгарсан шилдэгүүдээр шагнаж урамшууллаа. 21 аймаг 9 дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргээс Баян зүрх дүүрэг шалгарсан бол 21 аймгийн хошуучлан Хинтэй аймаг 49 медаль хүртсэн байна. Үүнийг 23 налт 18 мөнгө 8 хүрэл медаль хүртснээр хүрүүлсэн байна. Хинтэй аймаг спортын 24 төрөлд 157 тамирчин 17 багш дасгалжуулагчтайгаар оролцож энэхүү анх удаа Монголын бүх ард түмний наадамд багийн дүнгээр тэргүүллээ. Өмнө нь 1967 онд аймгийн биеийн тамирын нийгэмлэгийг нас төржгаа удирдах байхад 3 дугаар барь эзэж тухайн үед төрөөс Хинтэй аймгийн спорт цогцлбарын бие заалыг шагнал болгож барьж өгч байжээ. Тэгвэл улсын их хурлын 18 дугаар тойргоос сонгогдсон улсын их хурлын гишүүдийн нэгдсэн ажлын албанаас баг тамирчдын орон зоог төрж хүндэтгэл үзүүллээ. Улсын их хурлын гишүүн биеийн тамир спорт олимпизм хариуцсан Сайд Бат Эрдэнэ, улсын их хурлын гишүүн Монгол улсын ерхий сайдын зөвлөх Шижир Эрдэнэ, улсын их хурлын гишүүн Идэрбатын зөвлөх Таранбат нар Хинтийн нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж амжилт үзүүлсэн тамирчид багш дасгалжуулагчтай хүлээн авч тэдэнд баяр хүргэж талархал илэрхийллээ. Хинтэй аймгийн биеийн тамир спортын газар сүүлийн 4 жилийн хугацаанд 30 удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж үндэсний спортын холбоотуудтай хамтран ажилласан нь өнөөдрийн амжилтанд хүргэснийг биеийн тамир спортын газрын дарга Нэргүй Батар онцолж байлаа. Монголын үндэсний спортын 7 дугаар наадам, Монголын бүх ард түмний 15 дугаар наадам тамирчтай бэлгэх хороог 2021 онд аймгийн засаг даргын орлогч Бат сайхан ахалж дэд даргаар аймгийн биеийн тамир спортын газрын дарга Нэргүй Батар, нарийн бичгийн дараагаар биеийн тамир спортын газрын төрийн захиргаа удирдлагын албаны дарга Солонгон нараар ахлуулан байгуулж урт хугацаанд тамирчдаа бодлогоор бэлтгэсний үр дүн гарсныг мөн тэмдэглэлээ. Үүнчлэн улсын их хурлын гишүүн биеийн тамир спорт олимпизм хариуцсан Сайд Бат Эрдэнэ сайдаар томилогдож бүх ард түмний наадмыг зохион байгуулахад Хинтэй аймаг багаараа тэргүүн барь эзэллээ хэмээн бэлэгшээж аймгийнхаа 100 жилийг угтсан амжилт юм хэмээн багш дасгалжуулагч тамирчид ирж байлаа. Анх хинтэжүүдийнхээ өмнөөс нийт багш дасгалжуулагчид тамирчиддан халуун баярыг хүргье.
Ханхинти чуулгын барилгыг Чандман тал компани гүйцэтгэхээр болж ажиллан эхлүүллээ. Ханхинти чуулга баригдаж эхлээд 11 жил, тус барилгыг Max Mind компани гүйцэтгэж эхлээд 7 жил болсон. Аймгийн үе үеийн удирдлагуудын зүгээс Max Mind компаниг ажиллаан чанартай хугацаанд нь гүйцэтгэхийг анхааруулсаар байсан боловч гүйцэтгэл хангалтгүй байсан тул өнгөрсөн 3 дугаар сард Max Mind компанитай байгуулсан гэрээг цуцалж дахин тендер зарласан юм а. Тус тендерт их бол захиралтай Чандман тал компани шалгарч ажиллан эхлүүлжээ. Тиймээс аймгийн засаг дарга чогсом жив хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтыг хэлэлцэн дарга мөнх эрдэнэ нар газар дээр нь очиж танилцж чуулгын барилгыг ашиглалтанд оруулахад бүх талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд эхний ээлжинд халаалт цахилгаанд холбогдож дотоод засал тохижилтын ажлуудаа үе шаттай гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцлоо. Одоогийн байдлаар талбай дээр 20 хүн ажиллаж байгаа бөгөөд сангийн ажил, цахилгааны ажил, салхивчийн ажил хийгдэх үе шат бүрт хүн хүчийг нэмж шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулж 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч талаас мэдээлсэн юм а. Мөн шаардлагатай бараа материалуудаа татан авч эхэлсэн байна. Уг компани нь 2021 онд Дорнод аймгийн чуулгыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай компани юм а. Чингис хотын аваргууд тодорлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Чингис хотын аварга шалгаруулах хөдөлмөрийн тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж шилдэгүүдэн тодрууллаа. Тэмцээний шагнал гардуулах ёслолтой Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Чүрэн Цэцэг Хэрлэн сумын засаг даргын тамирын газрын дарга Наранбат нарыг хүрэлцэн ирж шагналыг гардууллаа. Тэмцээнд нийт 5 багийн 80 гаруй тамирчид оролцож, 3 дахь хүч ахвал самбаагаас сорьсон юм. Үүнээс тэргүүн байр цом өргөмжлөл мөнгөн шагналаар базар бүр ахлагчтай Чингис FC баг тамирчид, дэд байр өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн шагналаар Гинти цагдаагийн газрын баг тамирчид, 3 дугаар байранд өргөмжлөл хүрэл медаль, мөнгөн шагналаар Хадам Фэйсэн клубын баг тамирчид тус шагнууллаа. Мөн шилдэг довтлогчоор цагдаагийн газрын багийн довтлогч мөнгө тулах, шилдэг хаалгачаар Чингис FC багийн хаалгач Ган Эрдэнэ нар шилдэгүүдээр тодорч тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагналлаа. Олон улсын сургалтын хөтөлбөрт бэрх сургууль ирэх 10 дугаар сард нээлттэй хийнэ. Орон нутагт ажиллах үеийн аймгийн засаг дарга чогсомжийн хамт зүүн бүсийн олон улсын сургалтын хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын бэрх сургуулийн хичээлийн шинжилттэй холбогдуулан сургуулийн захирал оюун гэрэл болон зарим багш ажилтнуудтай уулзалт хийлээ. Хичээлийн шинжилтээ тус сургууль Хинти, Дорнод, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос 208 хүүхэд элсэн орж байна. Шалгалтыг өнгөрөх 6 дугаар сард Харьяа аймаг нийслэлд боловсрол шинжилх ухааны газар боловсролын үндэгэний төвөөс зохион байгуулж 6-аас 9 дугаар ангид эсэлт авчээ. Үндэсний сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээс гадна Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг их сурвалж мэдээллээ. Үүнээс дунд ангийн сурагчид байгалийн ухааны хичээлүүдээс сонгон судлах боломжтой юм. Ахлах ангид олон улсын хөтөлбөрийн дагуу англи хэлний сургалттай англи хэлээр шалгалтууд өгдөг учраас дунд ангиас эсэлт авч байгааг сургуулийн захирал хэллээ. Улсын комисс сургуулийн барилгыг 8 дугаар сард хүлээн авсан бөгөөд ирэх 10 дугаар сард сургуулийн нээлттэй хийхээр төлөвлөж байна гэлээ. Мегмар гарагийн өндөр хаан мэдээллийн хөтөлбөрт хамт байсан та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.